Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан сүүлийн үед замын хөдөлгөөний ачаал ихсэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор аж ахуй нэгж албан байгууллага хөв хүмүүс гэр бүлэрээ шинэ жилийн баярыг тэмдэглэх асуудал ихээр гардаг. Үүнийг дагаад архитан цогтурах, цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлүүд багагүй гарч байна. Ийм шинэ жилийн баяраар архи цогтруулах ундааг аль болох хэрэглэхгүй баг цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. За шинэ жилийн баяр болж байгаатай холбогдвол одоо сүүлийн үед хөдөлгөөний ачаал, замын хөдөлгөөний ачаал бол нэлээдгүй байна. Үүнтэй холбоотойгоор аж ахуй нэгж албан байгууллага, хувь хүмүүс гэр бүлээрээ тийм ээ шинэ жилийн баяр тохиолдвол одоо баяр тэмдэглэх асуудлууд ингэж их байна. Үүнтэй холбоотойгоор одоо архитан цогтурах асуудал бас их байна. Мөн дагаад одоо цогтуугаар тээврээс жолоодох зөрчлүүд бол бас багагүй гарч байна. Тэгэхээр одоо шинэ жилийн баярыг одоо тохиолдуулж арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын дарга зэрэг тийм ээ мөн одоо хуваараа тэмдэглэж байгаа иргэд маань одоо цогтуурхондоо хэрэглэхгүй байх тал дээр бол өөрсдөө бас энэлийн зөрчил гаргахгүй байх тал дээр мөн анхаарч явах хэрэгтэй байна. Цогтуугаар тээврээс жолоодсноор бол өөрийнх нь амнаас, бусдын амнаас эрүүл мэнд, өөрийнх нь амь эрүүл мэнд, бусдын эд хөрөнгө гэх мэтээр бас нэлээдгүй хохирол учирдаг гэдгийг бол одоо манай жолооч нар замын хөдөлгөөнд орж байгаа жолооч нар сайн ухамсарлаж энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байх тал дээр маш сайн анхаарч байна. Цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой гэмтэл учруулах шалтгаан болдог. Иймд энэ төрлийн зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч байхыг аймгийн замын цагдаагийн тасгаас сануулж байна. Эхний 11 сарын байдлаар цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн онд 1700 гаруй байсан бол энэ онд өнөөдрийн байдлаар 1900 орчим зөрчлийг замын цагдаагийн тасгаас илрүүлэн шалгаж зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.